За сайн байцгаана уу бүгдээрэнд нь орой мэндийг хүргэе. За ээлжит лайва эхэлж байна. За ингээд цагаан сар маань амтэн ах トゥ ун нарынхаа хооронд болох юм болов уу гэж гордож байсан чинь ингээд 2 сарын 6-наас эхлээд хөл хорой тогтоох юм шиг байна. Тэгээд энэ эрх баригчд маань арай өөрөөр энэ ханаад ковидтэй тэмцэж чаддгүй юм байх та зөндөөл хэллээ дээ. За яг хөө тэгээд Монголын ард түмэн номхон хүлцэнгүй болохоор яаж байх шиг байна. Ер нь бусад улс орн бол иргэдийн орлого, бизнес, эдийн засгаа бодож байгаа шүү. Энэ ханаад хүрж байгаа асуудал, энд өртөж байгаа асуудал бол хувь хүний хариуцлагын асуудлаа. Гинтхэн одоо тэнгэр нэргэж байгаа юм шиг альсгүй болвол одоо галуу юулж байгаа юм шиг юм болоогүй шүү. Одоо дэлхийн улс орн бол ард иргэдээ сэрэмжлүүлсэн юм болж байгааг бүгд мэдсэн. Харамсалтай нь энийг тоохгүй явж байгаа хүмүүс бол одоо өөрсдийнх нь хариуцлагагүй байдал гэж ингэж ойлгож дэлхийн нийтээр харьцаж байгаа шүү. Тийм учраас хөл хорой тогтоогоод нэг их бизнес хаагаад ингээд байгаа юм бол дэлхийн улс оронд байхгүй шүү. Манайх бол энэ нэг ханаач чиг юмнаас ингэж айд сандрах, ингэж хамаг юм хааж хорих, иргэдийн орлого, бизнес бүх юмыг будаа болох ямар шаардлагагүй юм байгаа. За бусад улс орнууд бол ард иргэддээ нөхөн олгоор маш ихээр өгж байгаа шүү. Мөнгө төгрөг одоо сардаа бараг ингээ $1000, $1500 ийм мөнгө бол одоо ажилгүй хүмүүстээ, бизнес эрхлэгчдтэй маш их дэмжлэг өгж байгаа. Манайх бол ямар ч нөхөн олгооргүйгээр ингээд хөл хорой тогтоогоод ийм зүйл хийж байгаад бол би хувьдаа одоо маш их харамсаж байгаа шүү. Энэ талаар би зөндөөл хэлсэн. Одоо өнөөдөр ямар ч үсэн ингээ хэлчихье. Тэгээ бас гадаадд байгаа монголчуудаа сард 4 онгоц явуулж авна гэдэг бол хөлх шүү, худлаа шүү. Энийг болох хэрэгтэй. Сард 8 онгоц, 15 онгоц явуулах хэрэгтэй шүү. Дотооддоо энэ хөл хорой энтрийн гэрт нь хийж болно штэ. Карантин энтрийн гэрт нь хийж болно штэ. Юу хийгээл баахан одоо хүмүүсийг ийш нь тийш наваачаа тэр хамаг байр саваа түгжээ хайчдсан юм бэ. Энээс бол гадаадд байгаа монголчуудаа авч чадахгүй байгаа шүү. Тэр хөл хоройг гэрт нь тогтоох, карантин хиймээр байгаа с ิจ гтэй хүмүүс тэр 2 дугаар одоо юу гэдгийг 3 дугаар хавьтлын хүмүүс энтрийгээ бол одоо гэр оронд нь хянаад байж исэн дээр шүү дээ. Тэрний оронд чинь аваал зөөгөө линт тэнд аваачаал баахан эрүүл хүмүүс өвчтөө хүмүүсийн хооронд нь холиод хутгаад ингээд бүр бантангийн хольж хайж штэ ер нь. Тийм учраас энэ хөл хорой чинь утгагүй болоод энэ хөл хорой чинь амжилтгүй болж байгаа шүү. Энийг болох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За би тэгээд өнөөдөр нэг сэдв сонглоо. Тэр нь одоо ардчилсан нам одоо хагарч баларч дуусч байна гэж ийм гарчигтай юм шүү. За яг хөө би ардчилсан намд тугн болж энэ намд орж хөл дээр нь босгож өнөөдрийг бас хүргэж бас нэг төр засаг барих хэмжээнд аваачиж тавьж исэн хүний хувьд бас санаа зовоод хэлж байгаа юм гэж ойлгоорой. За арчилсан нам ингээд тамга тэмдэгэ булаацалтаад ингээд бүр 2-3 хагараад хоорондоо шүүхтэлцээд балраа дуусчин шүү. Энэ одоо ямар учиртай юм бэ? Уг нь энэ ардчлалыг дэмждэг ард түмэн бас Монголд их байгаад байгаа юм штэ. Монголын ард түмэн бол уг нь эрх чөлөөтэй сайхан бай. Бүгдээрээ одоо бас боломж олцоогоор хангагдъя гэж ингэж хүсэж мөрөөдөж явдаг хүмүүс юм байгаа. Харамсалтай нь ардчилсан нам бол дэндүү арчаагүй байгаа байхгүй юу? Дэндүү одоо хариуцлагагүй. Хэдэн одоо пракц болж хоорондоо хуваагдаж, хоорондоо хэмлэлддэг, бие биенийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ намд орсон одоо над мэтийн хүмүүсийг хавчиж шахдаг ийм байсан. Эннээс нь болоод би одоо арчсан намаас
гарчдаг байхгүй юу? Яг үнэндээ бол. Үнэхээр одоо хоорондоо парагц. Тэр парагц нь юу гэж зүгээр л бизнес, улс төрийн бүлэглэл. Яаж одоо засагт гарч тэр мөнгө хувааж идэх үү? Улс орны баялагийг дээрэмдэх үү, тонох уу, луурдах уу, авилгадах уу гэсэн ийм одоо бодолтой дарга нар парагцын одоо бүлэглэлүүд арчилсан намд байсан юм шүү. Тэгээ тэр хүмүүс нь одоо өнөөдөр бүгд одоо юу гэдгийг баяжаад зарим нь одоо хэрэг төвөгт ороод ингээ байж ин шүү. Би одоо хэлээд ямар парагц байсан гэдэг те. За одоо жишээлх юм бол одоо мүүднэ гэдэг нэг парагц байсан. Үндэсний дэвшлийн нам гэдгээс одоо гаралтай юм гэсэн. Тэр босс нь одоо тэр Фортуна Батбаяр гэдэг. Эдний парагц гэдэг бас нэг 7-8 их хурлын гишүүн гаргацдаг. Ийм парагц байсан. Алтан гац гэдэг. Одоо Норвегийн алтан гуйгийн парагц. Тэ? Бас баахан одоо увсын голдуу хүмүүстэй. За тэгээд дээр нэмээд тэр моох гэдэг шинэ парагц гарч ирсэн. За энэ моох гэдэг парагц чинь одоо энэ ерөнхийлөгч Баттулгын одоо гаргаж ирсэн санхүүжүүлсэн парагц. За тэгээд одоо байж итлэн Эрдэнийн парагц, Эрдэнэ энэ Зандаа хүүгийн Инквалт хоёрын гаргаж ирсэн бас нэг парагц байсан. Одоо бас юу ч үлээд одоо бас нэрийг марчтар олон парагц. За тэр парагц байна. За энэ луу болдын санхүүжүүлсэн тэр Баабар энтрийн ордог зүүн хойд Аз гэдэг нэг парагц байсан. За тэгснэ залуучууд нь нийлж яснээ бас юу ч үлээ Тэмүүжин гэдэг бас хэдэн залуучууд чинь бас нэг парагц гаргаад ирсэн. За бас нэрийг марчжээ. За ингээд хоорондоо манайх тэдэн үнтэй ийм тийм гэл ингээл алдцаад албан тушаалаа хуваалцдаг. Ийм л одоо хүмүүс байсан. За би бол энэ парагцуудын алинд нь ч байгаагүй. Аль нэгнээс нь албан тушаал юм авж байгаагүй. Энэ парагцуудтай би муудалцаад ирэлдээ. За энэ өстө бүтэхгүй хүмүүс юм байна гэд ингээ гараа явсан. Эцсийн дүндээ одоо миний бодож явсан яг үнэн болоод өнөөдөр нэг хэсэг парагц нь тэр улсад орж ирсэн маш их мөнгө байсан шүү дээ. Тэр Самурай бонд, Чингис бонд, өөр тэр Асэм гэд тэр 12-аас 16 онд ирэх барьж байхдаа сайхан одоо парагцаараа хуваагдаж идэж уугаад одоо ингээд шоронд ороод ихэнх нь ингээд хэрэг үүсгэхтэд явж байна. Би тийм парагц өмнөд нь ороогүй болохоор харин өнөөдөр одоо ингээд өөрийн үгээ чөлөөтэй хэлээд энэ парагцуудын ийм байсан гэдгийг хэлж яриад ингээд сууж байна. Тэгэхээр бол энэ арчилсан нам бол өөрийнхөө тэр бизнесийн шуналт парагц бүлэглүүдтэй идэгдсэн. Нам гэж ерөөсөө баг хэлэхэд хэцүү. Зүгээр нийлж ягаад бүгдээрээ нийлж яхан хүчээ нэгтгээд яаж яж ягаад нэг засгийн эрхийг аавна. Мэдээж одоо ард түмэн амьдрал ядуу учраас хизээ нэгэн цагт арчилсан нам тэр нөхдүүдэд өгжил таараа штэ. Тэр нь зүгээр одоо 8 жилийн дараа 10 жилийн дараа ч юм уу ингээд авах л байсан байх. Төрийн эрхийг хуваах л байсан байх. Тэгээ тийм юм дээр гарч ирэнгүүт одоо нөгөө ёстой уяан алдарсан одоо морь шиг гинүү те ёстой нэг цангасан тэмээ шиг одоо ууж идэж улсын мөнгөөр дарвсан да. За ингээд энэ намыг чинь бүр хувааж хаяад ингээд нэг ард түмний итгэл найдвар бүх юм ингээд дууссан шүү. Тэ. Ийм муухай юм бас боллоо. Тэгээ одоо би энэ намыг арчилсан намыг өнөөдөр ингээд хоорондоо шүүхтэлцээр одоо дарахгүй гэж байгаа шүү дээ. Одоо Эрдэнийгээ бас ингээд хөөцсөн гэсэн нэг юм гарсан байна. Тувааныгаа хөөцсөн. 2 тамхтай. Хоорондоо ингээд баахан ингээд юм гаргаа шүүхтээд ингээд энэ баг ерөнхийлөгчийн сонгуульд одоо нэр дэвшигчээ гаргах чадахгүй байх уу. Тэ. Одоо орон нутгийн сонгуульд өнгөрсөн 10 сард навс ялагдлаа. 6 сарын улсын их хурлын сонгуульд навс ялагдлаа. За ингээд одоо ямар ч лидер байхгүй. Ер нь улс төрийн нам гэдэг чинь лидерээ гаргаж ирж ээж лидерийнхээ туган дор
нэгдэж байж тэр лидер нь ард түмнийг манлайлж одоо хувьсгалд гинөө, тэмцэлд гинөө, өөрчлөлт, шинжилэлд гинөө одоо урайлан дуудаж байж улс төрийн нам ялалтанд хүрдээ. Гэтэл ямар ч лидер байхгүй. Одоо бол ардчилсан намд үнэндээ би сайн мэднэ ямар ч лидер алга. Үнэ ямар ч одоо ирээдүй яг одоо харагдахгүй байна. Үнэхээр харамсмаар, үнэхээр гутмаар. Би уг нь бас ардчилсан намд хөөш би байгаа шүү. Бүгдээрээ хамтдаа явж болох юм шүү. Би уг нь танаа лидер болчмоор байна. Гэт ингээд нэг 2 сарын өмнө бас ярьсан да. Мөн одоо хөвсгөлд байдаг нэг жуулчны бааз дээрээсээ хүртэр ярьсан шүү дээ. Миний үгийг одоо ёстой нохоо хуцаж байгаа шиг сонсохгүй ч байна, мэдгчгүй байна. Ер нь тэгээ намайг тоохчгүй юм байна. Тий. Би эндээс одоо мянган юм хашгираад яриад нэмэргүй юм байна. Би бол харин энэ улс төрийн онол, зүй тогтол, өнөөдрийн энэ дэлхийн нийтэд нам, улс төрийн хүчин яадгийг бас амьдрал дээр мэднэ, онол юмын бүгдийг одоо англи, герман, орос хэл дээр уншчихсан, ойлгочихсан ийм хүн шүү. Үнэхээр гарамгай лидер хүн гарч ирж ээж л энэ улс орныг өөрчилж, энэ улс орон альсгүй нэг улс төрийн хүчнийг дээш нь гаргаж ирж чадах юм шүү. Түүнээс одоо байгаа ардчилсан нам бол ямар ч лидер байхгүй, лидерч гарч ирэх боломжгүй ийм болж одоо шавар шалбаагт хутгалдаж дууслаа. Үнэхээр одоо муу байна, харамсалтай байна. Уг нь Монголын ард түмэн дэмжчих гээд байгаа байхгүй юу, тий? Гэтэл даанч ийм өөдгөө болохоор үнэндээ хэрэг алга та. Тэгээ би ийм зүйл хэлмээр байна. Дараагийн сонгуульд бол ардчилсан нам энэ янзаараа бол ялахгүй юм байна өө. Тий. Ардчилсан намд хүчээ өгье, зүтгэе гэж бодож байгаа залуучууд байвал одоо эртхэн замаа бодсон дээр юм байна дөө гэж баг хэлмээр санагдаж байна шүү. Үнэндээ хэлий ер нь тэгж тий. Би бол энэ ардчилсан намыг бас босгож ирээд ам оруулаад тугн болоод бас овоо явсан да. Гин буруу юм бол би хийгээгүй, урууж байгаагүй, араас нь хутгалж байгаагүй. Нам байгуулад гарна гэдэг чинь хүний өөрийн эрхийн асуудал. Хаалгын саваад л гарч ирсэн. Бор овоохоогоо босгоол. Тэг эргээд би харахад би одоо энэ ардчилсан намтай өөрийнхөө хувь заяагаа холбосон, өөрийнхөө залуу сайхан нас, тэр эрч хүч, тэр их нэр хүндийг тэр их боломж олцоог ардчилсан намтай холбосноор би бол өөрийнхөө улс төрийн карьерийг бас муутгасан л гэж үзэж байгаа байхгүй юу. Яг одоогийн энэ өндөрлөгөөс, сүүлийн хэдэн жилийн өндөрлөгөөс харахад миний хувьд бол тийм л бодолд хүрч байна. Хүний ач тус сандгүй тийм хүмүүс мөнгө төгрөг албан тушаал нүдэнд нь бодогддог тийм пракс бүлэглэлд хуваагдсан хэдэн нөхдүүд би тийм нөхдүүд тэнд байдаг гэж мэдээгүй туршлага муутай тийм байсан. Тэгээд одоо ийм нам шиг нам болж бүрэлдэж чадсангүй л дээ. Намын дүрмээ баримталтгүй. Дүрм шиг дүрм гаргах чаддгүй. Одоо энэ хэдэн удаа янз бүрийн дүрм мөрөмдөө өөрчлөлт хийгээл ингээл тийм дүрм, ийм дүрм гээл тэрийгэ барьж чадахгүй. Гэтэл нөгөө хүчин ардын намыг хардаа яг байгаагаараа. Яг л тэр нэг юмаа хийгээл явж. Сайн муутаач гэсэн дундаасаа шигшж жагаад дараагийн сонгуульд ялах хүнээ гаргаал ирж байгаа. Яаж ийж жагаад баяр гэдэг хүнийг гаргаж ирээл сонгуульд ялаал авсан. Дараа нь яг хөө тэгэл баяр нь оюу толгой энэ бүх юмыг хийж хаяад баахан улсын хөрөнгө идэж аваад зүхтаагаад алга болсон. За тэгээ ялагдсан. Дараа нь яаж ийж жагаад нэгдэж жагаад сонгуульд ялаад авсан. Саяын сонгуульд ч гэсэн хөрөлсөхийг гаргаж авч байгаа л тэгэл ялаал авлаа шүү дээ.
Ер нь улс төрийн намын гол зорилго бол сонгуульд ялж өөрийнхөө бодлогыг одоо хэрэгжүүлэх ийм л одоо зорилготой шүү дээ. Тэг ялалтаа бол одоо ардын нам хийчээд байгаа байхгүй юу? Зохион байгуулалттай дүрмээ барьдаг, хоорондоо хэмлэлддэг ч гэсэн хэн нэгэн одоо боломжийн хүнээ гаргаад авдаг. Ийм л одоо улс төрийн хүчин бол ардын нам юм байна оо. Тий. Одоо би үнийн юмыг үнээр нь л хэлэхээс. Тий. Яагаад би энийг хэлж байгаа гэхээр ардчилсан намыг би дэндүү сайн мэдж байгаа болохоор л хэлж байна. Үнэхээр ардчилсан нам бол одоо ингээд баларчтэй нэр хагараад хугараад үнэхээр ард түмний итгэлийг алдаад дуусч. Орон нутгтаа одоо магадгүй бас нэлээд хэдэн аймагт 4-5 аймагт ялсан гинлээ тий. Хотод нэг ганц дүүрэгт ялсан сураг сонсогдсон. Орон нутгтаа улс төрөө хийгээд бас нэг хэдэн хүмүүс бас яваад иж болох байхаа зүгээр тий. Гэтэ бол одоо ардчилсан нам бол яг нэг тийм цомби шиг болчлоо. Амьдч биш, үхсэнч биш. Тэгсэн мөртрөө ямар ч одоо тийм ирээдүйгүй, ямар ч одоо юугүй одоо гэрэл гээгээ харагдахгүй болцсон. Амьд үхсэн мэддэхгүй ингээд цомби гэдэг нэг ийм юм байдаг та. Ийм одоо улс төрийн цомби болчлоо. За энэ бол одоо үнэхээр харамсалтай байна. За ингээд би одоо ардчилсан намыг нэг муулий гэж бодсонгүй. Гэхдээ үнэн юм шүү энэ те. Үннийг одоо үннээр нь ингэж над шиг хэлж чадах тийм хүн байхгүй. За би бол ардчилсан намын гишүүн биш шүү тийм. Энэ намыг бас босгож явсан хүний хувьд энэ нам одоо нам юу гэдгийг те миний бас нэг хийсэн гавьяа зүтгэдийг мэдж байгаа хүмүүс нь байгаа байх те. Би бол гим хор болж өстой яваагүй шүү. За их ямар ч байсан үннийг нь бол хэллээ. Цаашдаа үнэхээр босъё гэж бодож байгаа бол одоо гайхамшигтай лидер сонгож байж л улс төрийн хүчин босдог болохоос дотроо маргалдаж байгаад нэг хідэн хуучны нэг тийм фракц бүлэглэлийнхээ дарга болсон нэг тэднийхээ гар хөл нөгөө цүнхийг барьдаг нэг ганц нэгэн нөхдүүдээ гаргаж ирээд ингээд явах юм бол дахиад бүтэхгүй юм болох юм байна лээ шүү те. Ер нь тэгээд яг тийм гэрэл гээгээ тийм лидер бол харагдахгүй байгаа гэж л би зүгээр хэлж байгаа юм шүү. За ингээд гурав дахь хүчний улс төрийн намууд цаашдаа Монголд одоо бүрэлдэн тогтож чадах юм уу үгүй юм уу би баг үгүй байх гэж ингэж бодож байна тийм их л хэцүү байх. Ер нь цаашдын жилүүдэд энэ ардын нам бол зохион байгуулалт, арга зал, мөнгө төгрөг, сүр хүчээрээ ингээд дараагийн одоо олон жилүүдийн улс төрийг тодорхойлох болчлоо гэж би хувьдаа одоо дүгнж байна шүү тий. За ингээд би бол далдыг хардаг далаалан бишээ зүгээр. Гэхдээ энэ бол зүгээр миний л одоо прогноз гинөө таамаг шүү дээ тий. За ингээд ямар ч байсан зүгээр эцсийн эцэст бол одоо Монголын ард түмэн Монгол улс л хөгжих ёстой юм байгаа. Аль нам нь хамаа байхгүй шүү. Аль ч намд нь үнэхээр одоо тийм Ли Кван Ю шиг лидер гараад ирэх юм бол альсгүй хятадын Ши Жинпин шиг ч юм уу ийм лидер гараад ирэх юм бол улс орныг өөдөн татнаа. Тэр лидрийг Монголын ард түмэн хүлээж байгаа шүү. Одоохондоо ямар ч лидер аль ч намд харагдахгүй байна. Тэгэхдээ улс төрийг бол Монгол ардын нам давмгайлж авч явах юм байна. Ардчилсан нам бол цомби болжээ гэж би зүгээр дүгнж байгаа юм шүү. За тэгээ миний хэлснийг авахгүйхэн ухаанаар одоо хүлээж аваараа нөхдүүдээ. Тэгээ цагаан сар маань дөгч байгаа болохоор сайхан цагаан эдээгээр мэдчилж байгаа юм шүү. Нөхдөө эдээ мэдээгээ төрүүлээ засцсан хатж байгаа бах боов минь. Гэтэ одоо удахгүй хуглаад цайнд хөргөөд гисгээгээд дэвтээгээд идчихнэ.
Амжилт хүсье. Шеэр хийгээрэй найзуудаа. Follow нөгөө дагалдагч болоорой.